Сайн мэцхан өрхөмөд үзэгчтэй. Манай Free podcast-ийн түүх танин мэдхүн дугаар та бүхэнд зайсангийн дэргэд байрлах Алтан ганц ресторанаас хүрж байна. За өнөөдөр бид нэгэн сонирхолтой сэдвийг ярихаар түүх ухааны доктор, судлаач Арвдангийн болдыг ээлжнүүдээ урьлаа ингээд хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Баярлалаа. За шууд ярианд оръё. Манжуур операц. За манжуур операц маань хэдийд ямар хугацаанд болж өнгөрөв? За дээрэс нь одоо хохирлын тоо, цэргийн хүч, хэрэг хүч төвлөрүүлсэн гэдэргээл яригдах байна. Тэгэхээр манжуур операцийн тухай тантай ярихаар өнөөдөр таныг дуудаж авчирлаа. Урьлаа. Тэгэхээр манжуур операц маань яг хизээ эхлэв? Ямар генерал одоо маршал толгойлов? За таны дуудлагаар би хүрэлцэн ирсэн. Өөрсөнд их баярлалаа. За сайн байцгаана уу? Та бүхэндээ хүүхдийн амралтай холбогдуулан хүүхдийн ном болон англи хэлний унших, дасгалын номнуудыг та бүхэндээ танилцуулж байна. За энэ удаагийн ном маань бол Magic Tree House буюу англи хэлний унших төвшин, англи хэлний үгийн баялгаа нэмэгдүүлэх чинь тус болсон эм хөөрхөн одоо хүүхдүүдийн номыг танилцуулж байна. За энэ хүү номонд маань бол Джек болон Эми гэсэн хоёр дүр голлон гардаг. За энэ хоёр хүүхэд маань болохоор Джекийн хувьд бол түүх уран зохиол, шинжлэх ухаанд дуртай, танин мэдхэд дуртай хүүгийн дур гардаг бол Эми охины хувьд бол зөрүүд, сониуч, сэргэлэн цовоо охины дүрийг бүтээснээрээ хүүхдүүдийн анхаарлыг бол маш их татдаг. За энэ номын одоо онцгойлон одоо гой сэдвүүд юу багтсан байдаг вэ гэхээр одоо үлэг гүрүүлүүд, дундад зууны баатрууд, пирамид, за тэгээд далаан дээрэмжид гих мэтлэн маш олон сонирхолтой сэдвүүдийг багтааснараа онцлогтой байдаг байгаа. За энэ ном маань манай дэлгүүр дээр 79,000 төгрөгөөр худалдаалагдж байна. Тэгээд та бүхэн хүүхдүүдтэй шинэ оны бэлэг болгон өгье гэж бол манахаас нэмэлтээр болоос энэ шинэ жилийн ууданд бүргүүгээр хүргэлттэйгээр албан байгууллага болон хувь хүмүүс хүргэлтээр хүргэж байна. За манай номыг хүүхдүүдтэй сонгоо авч өгснөөр амралтын үр бүтээлтэй маш сонирхолтойгоор өнгөрүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Баярлалаа. Тэгээ 1943 оны 11 сард Тегеранд болсон 3 гүрний баг хурлаар зөвлөлт холбоот улс Европ дайнд улсны дараа 6 сарын дараа Японы эсрэг дайнд орно гэдгээ амласан л да. Гэхдээ энэ хугацаа багасаад 1945 оны 2 сард Ялдад болсон баг хурлаар Европ дайнд улсны дараа 3 сарын дараа байлдаанд орно гэдэг зөвлөлтөнд илэрхийлсэн байгаа. Тэгэхээр энэ хугацаанд өөрөлдвөл 1945 оны 5 сарын 9-нд Европт гал зогссны дараа түүнээс хойш яг 3 сарын дараа 1945 оны 8 сарын 9-нд одоо бидний нэрлэлдгээр зөвлөлтийн болоод Оросын төвх хүчлэгт нэрлэлдгээр Манжуурын стратегийн давшилтах операц эхэлсэн л дээ. Тэгэхээр энэ операцид бэлдэх хугацаа үндсэндээ 3 сар байжээ гэж. За энэ операцийн онцлог юу байваа гэж. За нэгдүгээрт энэ операцийн хамарсан газар орны хэмжээ, нутаг дэвсгэрийн хэмжээ бол маш их. Одоо Монголын говь хянгнаас Камчаткийн хойг хүртэлх энэ газар орныг хамарсан. За хоёрдугаарт энэ операцид бэлтгэхийн тулд маш богино хугацаа зарцуулсан. Өөрөөр хэлбэл Европоос, Европ дахь байлдааны ажиллагааны театраас алс орнуудын байлдааны ажиллагааны театрт нийтдээ 400 мянга гаруй хүн, 2 мянга гаруй танк тээвэрлж авчирсан л да. Энэ бол маш богино хугацаанд асар их хүчийг одоо татсан гэсэн үг. За 3 дугаарт энэ операцид бэлдэх хугацаа бага байсан учраас за энэ байлдаанд оролцсон хүч хүрэлтгүн нэг одоо тогтооход бол бас нэлээд тийм төвхтэй байсан гэдэг л дээ. Гэтэ 1945 оны 4 сард маршал Мерецковыг зөвлөлтийн дэд командлал алс замдад томилж явуулсан байгаа. Тэгэхээр Японы тусгай алба, тагнуулын алба маршал Мерецков 4 сард алс замдад ирлээ гэдэг бол одоо бидний эсрэг байлдааны ажиллагаа эхлүүлэх, бэлтгэлээ эхэллээ гэдэг юм тохиог бас тухай үед бол авч байсан л да. За Манжуурын нийт давших операцид дараах одоо хүч хүрэлтгүн оролцсон л да. За нэгдүгээрт алс орнуудын 1-р фронт, алс орнуудын 2-р фронт, за өөр байгалийн фронт гэсэн 3 фронтыг
зөвлөлтийн тал байгуулсан. За Европын байлдааны ажиллагааны чартраас тэр үед бол Европт одоо улаан армийн нийт 8 фронтын удирдлага байсан. За энэ 8 фронт удирдлагаас 2-ыг бол татаж авчирсан. За мөн байлдааны ажиллагаанд бэлдэх явцдаа бол өмнөх 1904-5 оны үед одоо Орос Японы хооронд болсон байлдааны туршлага сургамж үр дүнг бол бас тусгайлан судалж үзсэн. Энэ дээр бас ажлын хэсэг гаргаж ажилласан байдаг л да. Энийг бол бас манай төвөгчлөлт нэлээд тодорхой бас авч үздэг. Тэгэхээр улс төрийн зорилго нь бол зөвлөлтийн хувьд за энэ дайнд алдсан хохирлоо нөхөж авах, газар нутгаа эргэж авах үндсэндээ ийм зорилготой байсан. Тийм ч учраас байлдаанд бол ялна гэдэг улс төрийн зорилго нь угаасаа тодорхой байсан учраас Японы талаас одоо байлдааны хохирол нөхөн төлбөрийг авахгүй гэдгээ бол мэдэгдэж байсан л да. Тэгэхээр алс орнуудын 1-р фронтын хамгаалагчаар маршал Мерецковыг томилсон. За алс орнуудын 2-р фронтын хамгаалагчаар орон генерал Буркаевыг томилсон байгаа. За өөр байгалийн фронтын хамгаалагчаар одоо Малиновский, Родион Яковлевичийг томилсон л да. За энэ өөр байгалийн фронтын бүрэлдэхүүнд энэ Манжурын стратегийн давших операцийн хамгийн одоо баруун жигээрийг халахсан цохилтыг одоо өгөхөөр Монгол зөвлөлтийн морд механикжуулсан бүлгийг бол байгуулсан. За энэ бүлгийн хамгаалагчаар бид бүхний сайн мэдэх одоо Ис Александрович Плеев хоорондоо генерал томилж ирүүлсэн байна. За Плеев бол Европоос эрэхтэй өөрийнхөө дор ажиллаж байсан тэр морд механикжуулсан бүлгийн одоо штабыг 50 хүн одоо офицеруудтай хамт хүрэлцэн ирсэн байдаг. За морд механикжуулсан бүлгийг борлуулж ирсэн анги салбаруудыг авч үзэх юм бол тэнд үндсэндээ одоо нэг морд дивиз, улаан армийн морд нэг дивиз, за 4 бригад оролцож байсан. За энэ хүч бүрэлдэхүүний бас нэг гол хэсгийг бол Монгол Ардын хавьсгал цэргийн 4 морд дивиз, за 2 бригад, за танкийн хороо, холбооны хороо бүрдүүлж байсан л да. Үүний эсрэг Японы хүч. Яг нь би зөвхөн үзэхдээ би энэ дээрээс алдчих магадгүй. Манжуур өөрөө Герман, Итали хоёрыг нэгтгэснээр том нутаг. Японы хувьд яг ямар ач холбогдолтой байв? За энэ зөвлөлтийн тогтолгоо эргэжсэн гэдгийг бол мэдээж мэдсэн байж таараа. Энэний эсрэг японочууд юу яг ямар арга хэмжээ авсан бэ? Тэгээ яг Манжуурыг 1931 оноос хойш одоо Каунтон айрын өөрийнхөө мэдэлд авсан шүү дээ. За Каунтон айрын бол Азийн их газарт байрласан Японы хамгийн хүчрхэг хуурай замын нэгтгэл байсан. 1938 оноос эхлээд Япон, Англи, Итали, Германтай одоо цэргийн холбоотны хэлцээ байгуулахаар яриа хэлцээ эхлэнгүүтээ за мөн үнэтэй давхцаад нэгэнтэй хэрвээ бид холбоотон болох юм бол бусад том гүрнүүдийн эсрэг одоо байлдааны ажиллагаа явуулах зэвсэгчний бэлдэнэ гэдэг хүрээндээ за зөвлөлтийн эсрэг одоо байлдааны ажиллагаа ямар хөлбөрөөр явуулж болох вэ гэдгийг төлөвлөгөөг одоо урьдчилсан байдлаар боловсруулж үзсэн байна. За энэ төлөвлөгөө бол одоо 8 дугаар төлөвлөгөөний одоо гэсэн нэртэй давхайдаа Японы хуурай замын жанжиштай боловсруулад за ингээ алс орнуудад одоо зөвлөлтийн эсрэг байлдааны ажиллагаа явуулахад ямар одоо хүч хэрэгсэл хэрэгтэй вэ гэдгээ тооцож үзсэн. За ингээ тооцож үзсэн үндсэн дээр ер нь бол зөвлөлтийн эсрэг Каунтон айрын байлдааны ажиллагаа явуулахад 2 хөлбөр байж болох юм байна. Нэгдүгээрх нь гол цохилтоо өөр байгалийн чиглэлд явуулна, хоёрдугаарх нь гол цохилтоо Владивостокыг эзлэхээр одоо тэр чиглэлд явуулна. Владивосток Сахалины чиглэлд явуулна гэсэн юм тооцоо бүртгэл гарсан. За ингээ санал асуусан ба Каунтон айрмаас гол цохилтыг та нар аль чиглэлд одоо эхэлж явуулах вэ гэж. За Каунтон айрмын санал бол өөр байгалийн чиглэлд болоо одоо байгалийн чиглэлд явуулъя. Байгаль орон эсрэг гэдэг байдлаар саналаа өгсөн. Гэвч ингээ тооцоо хийсэн чинь үндэ тухайн үед чинь одоо Япон өөрөө зөвлөгөөд улстай харьцуулшгүй одоо чадлаар чадахаар юм бага орон байлаа шүү дээ. Цэргийн хажуул дээр ер нь эдийн засгийн хүч чадаа хүн амын тоогоороо одоо зөвлөлтөнд хаанч хүрэхгүй юм ус байсан.
Тийм учраас жанжиштай Каунтон армийн саналыг хүлээж авалгүй. Ялангуяа халахгүй байлдааны дараа бүржийн саналыг нь бол яцаагаад гол цохилтыг Владивостокын чиглэлд хийх зүйтэй гэдэг. За ингээ 1940 онд Итали, Герман, Япон гурав цэгийн холбоотны хэлцэр байгуулахад бол снаас хойш 1943 онд бол Япон Каунтон армийн нэлийн бэхжүүлсэн л дээ. Одоо давших төлөвлөгөөний дагуу нэлээд бэхжүүлсэн. За гэвч энэ үед бол Япон өөрөө дундад улсын эсрэг дараа нь Номхон далайд Америкийн нэгдсэн улсын эсрэг байлдааны ажиллагаанд татгдан орсон учраас үндсэндээ одоо 1943 онд зөвлөлтийн эсрэг явуулах байлдааны ажиллагаа төлөвлөгөөг хянаж үзээд давших хойш хориглох ийм бодлого шилжсэн. Тэгээ улмаар Каунтон армийн хөж бүрэлдэхүүнээс Хятадын фронт рууч дээр Номхон далайд фронтын эсрэгчдэр одоо татгаас аргагүй болсон. Ингээд 1943 онд бараг сая орчим хүнтэй бүрэлдэхүүнтэй байсан Каунтон армиас хүч бүрэлдэхүүнийг татцаар угаад 1945 оны одоо 8 сард Манжурын стратегийн давших операц эхлэх үед бол үндсэндээ 680 мянган хүнтэй үлдсэн байсан л да. Хүч нь суларсан байсан. Каунтон армийн бүрэлдэхүүнд байсан давшилтын гол хэрэгслүүд болох танкын дивизиудыг за мөн сонгосны нэлээд бүрэлдэхүүнийг бол тэр дээрх фронт руу татсан байсан. Тэм учраас Каунтон арми бол энэ үед бол үндсэндээ хүчин суларсан хоёрдугаарт хориглон хамгаалах ийм л одоо операцид бэлдсэн байсан. За ер нь давшилт болно гэдгийг бол мэдж байсан. За энэ дээр Манжуур за одоо яг энэ алс дорнодын операц би яг өөрөө тэнд оюутан багтаа сурж исэн. Говь цүл хянган одоо тэр өндөр уулс за 8 дугаар сард бол байлдааны ажиллагаа явуулж байгаа. Энэ өөрөө тухайн улирал борооны улирал эхэлдэг. Тэгэхээр надад энэ зөвлөлтийн улаан армийн за мэдээж бас бүгд хамт Монголоор болсон зэрэг орж байгаа. Логистикийн асуудлуудыг нэг яаж шийдэгдэжсэн бэ? Мэдээж Франкфурт, Берлиний одоо зам биш учраас тэнд одоо асар их бас шатгуун техник хэрэгсэл за тэгээд одоо хэрхэн яаж логистикийн асуудлыг зохицуулж ирсэн бол энэ бас их бөглөө ийм газар шуудан их ертөнц юу нэг баг мэддэг гэх юм уу? Ер нь эх орны агуу их дайн үед улаан армийн бараг сая орчим хүнтэй бүрэлдэхүүнийг алс дорнодод барьж ялаа шүү дээ. Эдгээр зөвлөлт Японы орнд 1941 оны 4 сард төгсөх гэрээ байгуулагдсан боловч тэгээд Германы холбоотон учраас бас юмыг яаж мэдэх вэ гэдэг бас хүч бүрэлдэхүүнийг алс дорнодод барьж яхаас аргагүй байсан. Хоёрдугаарт Манжурын нутаг дэвсгэрэгдэх маань өөрөө уул нуруу ихтэй намаг ихтэй Хабаровск Лаговичнскатын наагур Манжурын нутагсагч нь ихтэй хүн техник явах ямар ч боломжгүй ийм их газар бартаатай газар орно л та. Хамгийн одоо боломжтой газар орно юу гэхээр одоо бидний мэдих Манжур өртөөнөөс хайлаар хот гэх тэр хэсэг бол том биш тэр одоо 3 тишээ зүүн тишээ, баруун тишээ, умард тишээ одоо том тал газар л гэсэн үг тийм. Бидний 100 км үргэлжилсэн. Энд бол одоо хүн техник болоод хөдөлгөөнтэй ямар ч анги салбар бол маний аврах их боломжтой. За ер нь Каунтон армийн гол зорилго бол энэ хүндэд бол улаан аримтай байлдаад ялахгүй гэдгээ угаасаа мэдэж байсан. Энэ бол төлөвлөгөөнд ч байдаг. Тийм учраас хайлаар хотод зөвхөн ганцхан дивиз ер нь алхголын байлдааны үдчдээр тэрнээс хойш дээр хайлаар хотод ганцхан дивиз л байрлал гэсэн. Тэгэхээр тэнд бол томоохон хүч хэрэгслээ байрлуулах боломжгүй. Банхан амархан заавал улаан арим төслөгдөх учраас тэнд бол улаан аримыг хориглон хамгаалахаар л одоо тогтоохоор одоо бэлтгэсэн ариануудыг байгуулсан байсан л та. За бус Манжурын бусад газарнууд ялангуяа тэр хасан нуурын наагур, Владивосток хотын наагур хэсэг бол бас одоо ойртой зам харгуй бүтэд бүтц бол маш сул. За бартаатай хүн техник хөдөлгөөнд одоо ангууд явхад бол бас бэрхшээлтэй юм газар. Тэгээд Манжурын одоо бүгд Монголд туссан дорн тэсгэр чинь ханганы нуруу байгаа. Маш их бартаатай. Ийм учраас ер нь бол газар орны хувьд бол маш бэрхшээлтэй. Дээр нь тухайд чинь одоо зөвлөлтийн алс дорнод бас дэд үтс сул байлаа. Гэхдээ 1944 бид нар 1945 оны Орос Японд 8 үед одоо нэг сургамжийг өгөхдөө тэр үед барьсан одоо
Дорнод хятадын төмөр зам. За ер нь Ирхүүгээс Хабаровск хүртэл тавьсан тэр төмөр зам маань бол Манжуур хүртээ хүртэлх төмөр зам маань ганц урсгалтай байлаа шүү дээ. Сүүлд нь зөвлөлтийн одоо 20-30-аад оны үед бүтээн байгуулалтын үед 2 дахь урсгалаа тавьсан. Ганц урсгалтай байсан учраас Орос Японы дайны үед ардал хангалттай татаж чадахгүй маш их бэрхшээлтэй учраас тийм учраас энэ хангалттай улмаас Японы эсрэг дайнд бол Оросд бас гол нь ялагдсан нэг шалтгаан тэмдэг байсан. За энэ сургамжаас үүдээд бол 2 дахь юугаа шогмо тавьсан. За энэ нь бол одоо түрүүний хэлдэг Европа театраас ихээхэн хүч бүрэлдэхүүнийг зөөхд бол маш их нэмэр болсон. Энэ 2 урсгалыг хүч бүрэлдэхүүнээ татахын тулд зарим үед бол одоо эсрэг урсгалын зогсооход зөвхөн 2 урсгалаар нэг тал руугаа хүч хэрэгслээ татж ирсэн гэж байгаа. Нураалын тэр хавьяас ахуулаад алс дарамт хүртэл 2 шугамтай учраас одоо 2 тал руу л одоо галтрын цаваа явуулж байсан. Тэрний хүчин ч одоо нэлээд татсан. Ер нь хавж бүрэлдэхүүнийг татахад бол бас том сургамж сургаал армийн хувьд болсон гэж үздэг л дээ. За тэгэхээр Европоос чухам ямар анги хэрэгслийг татваа гэж. Олон Манжурын стратегийн давшилтын операц чинь гол зохилттой бүгдээ Монгол улсын нутгаас л хийсэн шүү дээ. Энийг бол сүүлд нь яг зөвлөлтийн төв хүчлэгт бол хянган одоо мөгдөний операц гэж нэрлсэн. Одоо мөгдөн гэдэг маань тэр үед одооны Шиньян хот шүү дээ. Тэгэхээр Бүгд Монголын нутгад дэвсгэрт байх үр байгалийн фронтын одоо мэдлэлт хэд хэдэн айрмыг татаж ирсэн. За нэгдүгээр зөвлөлт улаан айрмын 39 дугаар айрмыг одоо 1939 оны 6 сард татаж ирсэн. 39 дугаар айрм бол одоо Белорусын 2-р фронтын бүрэлдэхүүнд байлдаж байгаа хамгийн сүүлд Горлянда операц Кенисберг хотыг чөлөөлөхөд оролцоод ингээд суларсан байсан л та 5 сарын 1-нд үндсэндээ сулраад улаан армийн дээд командлын нөөцөд орсон байсан. За 39 дугаар армийг татаж авчирсан. За энэ бол байлдааны маш их туршлагатай арми байсан. За 2 дугаарт 53 дугаар армийг Европоос татаж авчирсан. За 53 дугаар айрам бол бас одоо байлдааны ажиллагаанд их оролцсон туршлагатай айрам. За энэ 53 дугаар айрам бол хамгийн сүүлд Австрийн нутагт за Прагийг чөлөөлөхөд оролцсон. За үүнээс өмнө бол Украиныг чөлөөлөх байлдаанд оролцсон. Ер нь туршлагатай айрам байсан. За үүнийг үндсэндээ Прагийн хажуунаас татаж Монголын нутагт авчирсан. За 3 дугаарт нь яг Прагийн хаяанаас танкын 6 дугаар айрмыг татаж авчирсан. Танкын 6 дугаар айрам бол бас Венийг чөлөөлөх, Прагийг чөлөөлөх байлдаанд оролцсон. Хэдийгээр 1943 онд байгууллагад удаагүй ч гэсэн оролцсон нэгтгэлүүд нь бас байлдаанд туршлагатай юм байсан. За энэ 3 айрмыг үндсэндээ бүгд Монголын нутагт татаж авчирсан. Танкын 6 дугаар айрам бол үндсэндээ Чавайсан төвлөрж байгаад за урагшаага дараа нь одооны манай Сквадр аймгийн нутагт мууч бүрэлдүүлсэн л да. За танкын 6 дугаар айрам бол гол цохилтыг одоо өөр байгалийн фронтын гол цохилтыг явуулах ёстой байсан. За 39 дугаар айрмыг бол бид одоо тамсаг болгоход үндсэндээ хуралдуулсан. 39 дугаар айрам бол Хянганы нурууны хормойгоор өөрөлдвөл халуун аршаан солооны чиглэлд давшихаар ингээд мууч бүрэлдүүлсэн байсан. За 53 дугаар айрмыг бол одоо зөвхөн нөөцөд байлгаж байгаа. За байлдааны явцд бол танкын 6 дугаар айрам 39 дугаар айрмын хоорондор гарсан завсрыг одоо нөхөхөөр одоо сүүлд нь байлдаанд оруулсан. За үүнээс гадна бүгд Монголын нутагт одоо 17 дугаар айрам байрлаж байсан л та. За 17 дугаар айрам гэдэг маань үндсэндээ одоо 1937 онд Монголын нутагт байрлуулсан одоо 57 дугаар онцгой кормос дараа нь айрмын 1-р бүлэгт нэрлэгдсэн тэр одоо өч бүрэлдэхүүн шүү дээ. Дараа нь 1940 оноос 17 дугаар айрам гэсэн бүрэлдэхүүн. За 17 дугаар айрам бол энэ Манжурын давшилтын одоо операцийн хамгийн баруун зүгээрийг хангаж давсан айрам. За энэс гадна морд механикжуулсан Монгол зөвлөлтийн бүлгийг байгуулсан. За энэ бүлэг маань үндсэндээ 17 дугаар айрмын давшилтын одоо баруун зүгээрийг хангаж давсан ийм өргөтэй байсан. Яг бид түүх хүчлэгтээр нэлээд томор бичнэ л да. Монгол зөвлөлтийн одоо морд механик гэсэн групп бол
одоо Манжурын давших операцийн хамгийн одоо баруун зүгээрээ хангад тавьсан гэж. Тийм биш л дээ. Үндсэндээ бол энэ бол өөр байгалийн фронтын баруун зүгээрээ хангад тавьсан 17 дугаар армийн одоо баруун зүгээрээ хангад тавьсан ийм л үүрэгтэй байсан. Тэгэхээр энэ одоо армийн энэ одоо чөлөөлөлтөнд одоо боёо энэ Манжурын давших операцид оролцсон Монголын нутаг дэвсгтэр байсан ангуудын хувь заяад бас дараа нь ямар байсан хэн одоо захирч ирсэн гэдэг нь бас монголчуудад бас мэдвэштэй зүйл гэж би бодож байна л да. Тухайлбал 39 дугаар арим байлдааны ажиллагаанд оролцоод дуусныхаа дараа өөр байгалийн фронтын бүрэлдэхүүнд өөр байгалийн алс дорнотын фронтын бүрэлдэхүүнд байж байгаа татан буухтсан. За дараа нь 1970 онд эсэргээр байгуулагдаад 70 оноос хойш Монголын бүрэн дарамтсан нутаг дэвсгтэр байлгаж одоо 1992 онд гарсан одоо айрамшид 39 дугаар айрам. За 53 дугаар айрам бол байлдааны ажиллагааны дараа үндсэндээ татан буухтсан дахиж эсэргээр байгуулагдаагүй. За 17 дугаар айрам бол бас байлдааны ажиллагааны дараа татан буухтсан дахиж одоо эсэргээр байгуулагдаагүй. За 6 дугаар танкийн айрмын хувьд за яг сонин 6 дугаар танкийн айрам энэ дайны дараа бас алс дорнод байж байгаад 1960 онд Украины нутаг дэвсгэрт шилжин байрлагдсан одооны байлдааны ажиллагаа явагдаж байгаа Донбассын нийслэл болох Днепропетровск хотод шилжин байрлагдсан л да. Ингээд янз бүрийн одоо нэртэй байж байгаа доторх бүрэлдэхүүн өөрчлөгдөж байгаад 1991 он зөвлөлд бас задрах үед Украины харинд шилжсэн. За Украины харинд бас янз бүрийн одоо дугаартай байж байгаад гэхдээ 6 дугаар гэдэг нэр нь байгаад байсан байна. За байж байгаад 1990-ад оны дундаас Украины харинд 6 дугаар корпус нэртэй болж байгуулагдаад. За ингээд энэ нэрээ хадгалсаар байгаад за одоо 2022 онд Орос Украины дан эхлэх үед өмнөд оперативын групп гэдэг нэртэй болоод за үндсэндээ одоо энэ 6 дугаар танкийн харамт чинь Оросын төрөнгөлийн эсрэг байлдааны ажиллагааг явуулж байгаа Украины армийн нэг бүрэлдэхүүн үүргээ гүйцэтгэж байна гэсэн. За 17 дугаар армийг Монголын нутагт байрлаж байсан 17 дугаар армийг чинь өмнө Жoko Жанжин командолж байсан. За үүний дараа энэ үүргийг Романенко гэдэг генерал хүлээж авсан л да. За нэг жил эртээ 17 дугаар армийг командолж байгаад Дорнод фронтод тамлагдж очсон. За энэ бол бас авиаслаг жанжин байсан. Гэтэ нэг зүйл харагдаад байна. Ер нь жаахан дээд бүтээгдэхүүнээ өгзөрчдөг. Өөрийнхөө санал бодлыг хэлждэг. Тийм генерал жанжингуудаа бас тухайд одоо нөхцөл байдалч тийм байсан биз. Хоцруулаад эсвэл гол дөрөв буцаагаад алс дорнод руу тамлаа явуулчихдаг байсан. Энэ Романенко генерал бол одоо тэрийн Украины дугаар фронт хамгаалж байсан. Нэг дугаар фронт хамгаалж байсан Ватужинтай санал зөрсөн. Үүний бол мас түүнийг бас албан тушаалаас нь чөлөөлсөн байсан л да. Уг нь их авиаслаг жанжин. За хоёрдугаарт тэр 17 дугаар армийн командлагчаар Гастилич гэдэг генерал ажиллаж байсан. За энэ бол бас их авиаслаг ухаантай жанжин. Яг гэхээр 1940 онд тухайд одоо армийн 1-р корпусын команд штабын дараагаар ажиллаж байсан. Богданов хэл сэргээр баригдах үед штабын дараагаар түүнийг залгамжил томилогдоод тэгээ ажиллаж байгаад энэ Романенког явахад бол хонос нь залгамжилж одоо 10 дугаар армийн командч томилогдсон. За дараа нь Дорнод фронтод бас томилогдоод байлдааны ажиллагаанд оролцож байгаа. Дайны дараа бол Жанжиш одоо зөвлөлтийн олон армийн Жанжиш штабын академи орлогчоор ажиллаж байсан. Зэргийн тооны доктор хамгаалсан. Түүний бичсэн бас Монголд байсан байлдааны ажиллагаа алах голын тухай за тэрний туршлагын талаар бас хүн болгон таалагдаад байхаргүй тийм ихтгэл юмнууд боловсруулж ирсэн хүн л дээ. Бас тэрнээсээ болоод бас л одоо шалгагдж ирсэн. За түүний дараа командлагчаар Данилов гэдэг генерал томилогдсон. Бас л одоо авиаслаг жанжим. За энэ хүн бол дайны дараа бас Дорнод Европын орнуудыг хариуцсан одоо юу гэдэг жанжиштай шалгахчаар ажиллаж байсан. Бас их сонд хөвгтөл юм жанжингууд байсан. Энэ бүхнийг одоо бас бид мэдэх
учиртай л та. За одоо энэ Манжура операцид оролцсон Монгол цэргийн тоо хүч бүрэлдэхүүн нэлээд сонирхолтой санагдлаа. Би уншижээс их сурвалжаа санахгүй байна. 20 дугаар зууны түүхэнд Монгол цэргийн хамгийн их тоогоор оролцсон байлдааны ажиллагаа болсон гэж. Тэгэхээр яг Монгол цэргийн нөөц хүч бүрэлдэхүүн ер нь хэр байсан? Тэгээ тэр үед чинь Монгол улсын хүн ам хэд байл 800 мянга орчим хүн гэж одоо олцоор бодъё л доо. Тэгэхээр Монгол ардын хувьсгал цэргийн бид нар ярьсан 4 морц дивиз энэ хүчний өдөөс нэг бригад 2 хороо энэ байлдааны ажиллагаанд оролцсон. Тэгэхдээ энэ альва байлдаанд орж байгаа хүч бүрэлдэхүүн чинь тооцохдоо хэдийгээр Манжуранд давших операцид одоо 1.7 сая хүн хүч бүрэлдэхүүн оролцсон. За нийт бараг улааны талд бараг чинь 5000 орчим байлдааны нисэх онгоц, 5000 орчим танк, за бараг 8000 орчим артиллери ихөө байна гэж тооцож байгаа боловч энэ бол бүгдээр одоо яг байлдааны ажиллагаанд тэргүүн жагманд ороод оролцчлоо гэсэн үг шүү дээ. Ер нь фронт дээр байлдаж байгаа нэг зэргийн ард дор хаяж одоо 3-аас доош хүн ажилладаг. Даартал хангалт бүх юм дээр ажиллаж байгаа гэсэн. За улаан армийн хувьд бол энэ их бага харьцаа байдаг. За өрөндийн бусад одоо байлдаанд орж байгаа армуудтай харьцуулахад бол яг байлдаанд орж байгаа тэргүүн шугамд байлдаж байгаа нэг зэргийн ард бол бараг 5-аас 6 хүн ажилладаг. Тэгэхээр зэрэг хинийх нь хангалт одоо хангамж илүү байхаа гэдэг нь одоо харагдаж байгаа үстэй. Нэг хүнийг ажилуулахын тулд нэг нь 3 хүн байхад нөгөөдг нь 5-6 ажиллаж ингээд чинь одоо хүндээ бас анхаарал тавьж байгаа гэдэг шинж шүү дээ. Тэгэхээр энэ хүч бүрэлдэхүүний оролцож байгаа өөрөө одоо Монгол зөвлөлтийн хамтарсан морд механик болсон бүлгийн хүч бүрэлдэхүүн бол нийтдээ 42000 орчим хүн байсан л да. За түүнээс бол яг манай төөгчд бол яг энэ байлдааны ажиллагаанд одоо 16000 орчим хүн оролцсон. За 22000 орчим хүн оролцсон. За зарим нь 80000 хүн оролцсон гэж янз янзаар хэлдэг л да. За яг 80000 хүн гэдэг бол тухайд одоо Монгол ардын хувьсгал цэргийн байнгын цэрэг, за хилийн хязгаарын цэргийн хүч бүрэлдэхүүн, за манай ард талд үүрэг гүйцэтгэж байсан одоо мижанчны одоо морд цэрэг гэдэг оролцол энэ нийт одоо шууд усарт ажиллагдсан хүч бүрэлдэхүүнийг бол нийтдээ 80000 орчим хүн гэж тооцоод байгаа. Тухайн үед яг бид 80000 орчим хүнийг одоо дайнд оролцуулсан гэж тооцоолдог нэлийн хэрэгжилж байсан. За гэхдээ яг байлдааны ажиллагаанд оролцсон нь бол 20000 орчим хүн гэж үзэж байна. За энэ байнд орохын тулд Монгол улсын хэмжээнд анхудаага 1945 онд 7 сарын сүүлээр бүх нийтийн ажиллагаа зарласан л та. Ер нь тухайн үед бол морд дивизиуд маань нийтдээ нэг 262,000 орчим хүнтэй байсан. За энэ ажиллагаа зарласны дунд бол нийтдээ нэг зарим 3500-аас 4000 орчим хүнтэй болсон л да. Гэхдээ ажиллагаа бол 7 сарын сүүлээр зарласан. За бид бол Японы эсрэг дайныг чөлөөлөх дайныг 1945 оны 8 сарын 10-нд зарласан. Энэ 10 хоногийн хугацаанд нийт байлдааны ангиудаа бүрэн нөхөж хангаж чадсан бол үгүй. Нийтийн ажиллагаагаар дайжигдсан зарим одоо эсрэг ирчүүд бол хойрлогдсон анги салбартаа явж байгаа хооронд дайн эхэлж гисэн. Хойрлогдсон анги салбарууд нь дунд дэрэг улсын нөлөөлөлт цөмбөрөөд нэлээд урагшаа явцсан байсан. Тийм учраас зарим замаасаа буцаж ирсэн. Тэгэхээр янз бүрийн юмнууд бий л дээ энэ дээр харилцах юмнууд бол бий. Тэр надад яг Монгол цэргүүдийн оролцсон тулалдаануудыг сонирхолтой санагдаж байна л да. Яг хаана тулалдав. Тэрний эсрэг Япончууд ямар хүч хаяа ер нь яг тэр бид нар одоо Манжура операц чөлөөлөлттэй англи яриад байдаг. Яг Монгол цэргүүдийн оролцсон тулалдаан амссан хохирол яг ямар дайсны эсрэг хаана яаж тулж ив? Тийм та түрүүн асуулаа нөгөө Манжуранд давших операцийг явуулахад одоо эдний эсрэг одоо Японы ямар хүч хэрэгсэл зогсож байв гэж. Одоо гол нь Каунтуны арим байлаа л да. Нийтдээ бол 680,000 хүч бүрэлдэхүүнтэй. Каунтуны аримын хүч бүрэлдэхүүнийг
тухайн үед одоо яг зөвлөлтийн төвөг бичлэгт бол нэлээд өсгөж тавьдаг байлаа. За тэр тоо өрөмтөг ч гэсэн бид нар бас гол төлөв ашигладаг байлаа шүү дээ. За зөвлөлт холбоот ус задарсан дараа архивын баримтууд бол нээлттэй болсон. Энийг бас тунгааж үзэх хэрэгтэй. Одоо хүртэл манай төвчлэгтэр тэр хуучин тоо баримтал ашиглаад байдаг л да. Үндсэндээ каунтын хайрмын хөгжүүлэлт сул гарцсан байсан. За яг давших операц манжурын давших операц эхлэхгүй бол каунтын хайр нийтдээ нэг 31 дивизтэй байсан гэж үздэг. За үнэндээ бол тэнд 20 өрөхгүй дивизтэй. Дивиз байна гэдэг маань одоо хүч бүрэлдэхүүн ямар үг гэдэг чинь бас асуудалтай. Дивизийн удирдлага нь бол байсан. Гэхдээ дивизийн бүрэлдэхүүнд байсан одоо нэг дивиз 3-4 хороотой гэхэд ганц хороотой дивиз их олон байсан. Бусад хороод нь хайдсан бэхээр одоо дунд Хятадын фронтын эсрэг номхон далайн болж байгаа байлдааны ажлууд татгтай явцсан байсан. Тийм учраас энэ бол тооцоход бол хэрэгтэй. Дээр нь одоо каунтын хайрмын чинь танкийн одоо 2 бригад байсан гэж тухайн үед үздэг. За бараг 1800 орчим танктай байсан. Биш 1200 орчим танктай байсан гэж төвчлэгтэр бичигдлээ. Тэгээд байлдаан дууссан дараа каунтын хайрмаас олзсон танк бол нийтдээ нэг 600 орчим л байсан. Тэгэхээр тоо хэрэгсэл өвч бүрэлдэхүүний тооцоо бол бас явдалтай. За яг Монгол зөвлөлтийн март механик өссөн бүлгийн эсрэг одоо дайсны ямар хүч бүрэлдэхүүн зогсож яваа гэж. За зүгээр манай төөх хүчлэгийг аваад үзэх юм бол бидний эсрэг гол төлөв Дэв ангийн хайрам зогсож байлаа гэж. За Дэв ангийн хүч бүрэлдэхүүнд 8-аас 9 одоо морд дивиз байлаа гэж. Энэ бол одоо зөвлөлтийн одоо Оросын төөх хүчлэгтэр байгаа тооромчтой. За Японы Явгон нэг дивиз. За Японы бас Явгон зэргийн нэг тусгай бригад. За энэ дээр Манжгоогийн хайрын бас 2-3 одоо бригад зогсож байлаа гэж ийм хүч бүрэлдэхүүнийг хэлдэг л дээ. За яг өнөөдрийн нөхцөл байдал дээр одоо нэгэнтээ ил болсон тооромтыг аваад үзэх юм бол 1945 оны 8 сарын 10-нд маханчилсан бүлэг 2 гол чиглэлд давшилтаа эхэллээ шүү дээ. Нэг нь бол 7 нуурын чиглэлд, нөгөөх нь одоо жанчхургийн чиглэлд гол одоо цуваагаар явуулаа. Тэгтээ нэгдүгээр цамаанд бол Монгол ардын хувьсгал зэрэг яваагүй л дээ. Нэгдүгээр цамаанд бол дандаа зөвлөлтийн одоо ангууд явж ирсэн. Бид бол хоёрдугаар цамаанд орсон юм байна. Тэгэхээр нэгдүгээр цамаанд орсон зөвлөлтийн ангуудын хүч бүрэлдэхүүн ямар байв гэж. Өөрөөр хэлбэл тэр морд механик жуулсан бүлгийн чинь одоо гол хүчийг хэн бүрэлдүүлж байгаа гэхээр зөвлөлтийн талаас нэг морд дивиз 4 бригад за нэг туслах чиглэлийн 2-3 хороо байлаа л да. За хорндогийн плей бол өөрийнхөө одоо Европ байлж ирсэн морд механик жуулсан бүлгийн штабын бүрэлдэхүүнийг авч ирсэн байгаа. 50 орчим хавцаартай ирсэн. За энэ удирдлагыг бас гол одоо орлол морд механик жуулсан бүлгийн чинь штабыг гол бүрэлдэхүүнийг бол Чавилсан хотод байрлаж ирсэн. 85 дахь буудлын корпус гэж. Энэ бол бүрэлдүүлсэн л дээ. Энэ корпусын одоо штаб бол энэ морд механик жуулсан бүлгийн одоо гол удирдах штабыг бүрэлдүүлсэн байгаа. 85 дахь буудлын корпус бол 1942 онд санжин Чавилсан хотод байгуулагдсан. За командлагч Никифоров гэдэг бас генерал томилогдсон л да. За энэ бол Чавилсан хотын бас гарнизоны даргын өрийг гүйцэтгэжсэн. За энэ корпусын бүрэлдэхүүнд хэдэн бригадыг шинээр байгуулсан. Энэ морд механик жуулсан бүлгийн бүрэлдэхүүнд багтсан танкийн нэг бригадыг бол Чавилсан хотод байгуулсан, шинээр байгуулсан. Мөн буудлагын нэг бригадыг бас одоо Чавилсан хотод шинээр байгуулсан. Механикчсан бас нэг бригадыг шинээр байгуулсан. За хоёр дахь механикчсан бригад бол угаасаа Чавилсан хотод байсан. Энэ бол алхголын байлдаанд оролцсон 9-р мод буудлагын бригад гэж байсан. За энэ бригадыг бол механикчсан бригад гэж нэрлээд хүч бүрэлдэхүүнээ жаахан нэмсэн. За байлдаанд оролцохтой нь бол сая одоо бригад байсан л да. Энэ 4 бригад тэгээ морд дивиз бол 1-р цувранд явсан юм байна. Давшилт эхлэхэд бол бид бол 2-р цаванд нь явсан л да. За бидний эсрэг бол Дэв ангийн хайрмын
долнуурын чиглэлд бол үндсэндээ Март 2 дивиз байсан. За Март 2 дивиз гол хүч бүрэлдэхүүн тэр л байсан. Үндсэндээ. За хэлийн дагуу бол манж юу нэ Дэвангийн одоо хэлийн заставууд байсан. Гэхдээ хэлийн застав гэдэг чинь байлдааны зорилттой англи шүү. Энэ чинь нэг одоо 20-30 хүний бүрэлдэхүүнтэй застав л гэсэн. За яг зарим заставд нь бол Япон зэргийн зөвлөх байсан, заримд нь байгаагүй. За зарим хэлийн заставын зөвлөхөд бол ер нь байлдаан болох, дайм болох асуудал нэгэнтээ тодорхой байсан учраас артиллери руугаа татагдсан байсан. За хоёрдугаарт энэ хэлийн дагуу бол Японы удирдлагатай за Японы тагнуулын нэгжүүд байсан. Гэхдээ эн чинь бас байлдааны ангиуд биш. Тагнуулын нэгжүүд гэдэг маань үндсэндээ одоо манай эсрэг үйл ажиллагаа явуулах, тагнуулчдыг бэлтгэж явуулах л үүрэгтэй юм байгуулах шүү дээ. Тэр тагнуулын одоо нэг нэгжид чинь одоо хол удирдлагын 10 гаруйны бүрэлдэхүүнтэй Япончууд сургагч багш нар байна. За бас тэрнийг хангадаг одоо өөр монголчууд байна. Эдгээр бол байлдааны ангиуд биш. За 3 дугаар хэсэгт нь бол түрүүний миний дурдсан Дэвангийн 2 морьтой дивиз байсан. Гэхдээ түрүүн дурдсан одоо зөвлөлтийн төвөгчлөлт байдаг тэр олон одоо морь дивизүүд нь хаа байсан бэ гэж. Дэвангийн армийн тэр 7-8 морь дивиз чинь одоо нэгээс 2 нь бол өөр монголчууд л байсан. Бусд нь дандаа хан үндэстнүүдээс бүрдсэн морь дивиз. Дарга зэрэгч гэсэн одоо хан үндэстнүүд өөр монголчууд биш. Тэгэхээр тэр гол одоо 2 морь дивиз Дэвангийн нэг нь Дамиран сүрэн генерал Дамиран сүрэн нөгөөх нь буян нэмхлээд аяр зэрэгчтэй. Энэ бол одоо Монгол зөвлөлтийн зэрэг хилд авсан чимээнээр үндсэндээ одоо бүгд тарсан. Ер нь ч тарыг гэсэн бодолтой байсан байлаа. За ингээд тараад ерөөсөө байлдааг хуцсанаараа солиод бүгдээр гэр орондоо харьцсан байлдааны ажиллагаанд ер нь оролцоогүй л дээ. За тэр 8 сарын 10-нд одоо өглөө өөрөөр давших үед бол яг хуулийн заставуудыг бид буулгаж авсан. Энэ бол бид нар уншсан байлдааны зорилттой биш. Тэнд бол нэгт байлдаан бол болоогүй. За тэр Японы тагнуулын нэгжүүд гэдэг бол байлдааны зорилттой ангууд биш. Бид бол зугтхан зугтаад явах нь яваад өгчихсөн. Байсан. За 3 дугаарт бид нэлээд гүн зөмөрсний дараа чинь бид зөвлөлтийн анги хойноос яваад байгаа шүү дээ. Гүн зөмөрсний дараа бол үндсэндээ Япон зөвлөхөд нь байсан. Одоо морь дивизүүдийн зарим анги салбарууд бол халхалтын үр гүйцэтгэж бас зогсох гэж оролдсон л доо. Тэ зогсох гэж оролдсон. За үндсэндээ давшилтын одоо явц бол харьцангуй төрхөн мөртлөө удаан байсан. Удаан гэдэг нь нөхдөр одоо газар орны бэрхшээл, газар орноос байдлаас болоод удаан байсан. Бид бол газар орны огт судлаагүй байсан. Энэ бол огт бэлтгэдэггүй байсан. Тэр нь бол одоо энэ давших операц аюулт бол илэрсэн л дээ. Хэрвээ энэ одоо давшилтын явцад дайсан эсэргүүцэд үзүүлээ. Агаараас бомбогдоод эсэргүүцсэн бол энэ одоо газар орны бэрхшээлтэй байдлаар бас сунаж урдсан одоо уртангаа сунцсан тэр анги салбаруудад цохилтонд урдсан бол одоо юу болох байсан. Тэ нэгдүгээр. Тэгэхээр дайсны эсэргүүцэл бол эхний үед бол бараг байгаагүй л дээ. Сүүлд яг бид энэ өргөмөлийн нутгаас бараг 2000 орчим хүнийг олзолж авчирсан л да. Энэ олзлогдсон хүмүүс бол гол төлөв түрүүний миний хэлдэг. Дэлхэндээ одоо хуцаа солиод айлуудаар тардсан байсан. Дэвангийн зэргийн тэр олон зэргийн албаа агчдыг яг бид тухайн үед бас мэдээлэлтэй суучаас зүмэн байлдааны дараа хинхэн одоо мэдээллийн дагуу олзож авчирсан. Яг байлдаанд олзлогдсон оч бүрэлдэхүүн бол зөөхөн байсан л та. Ингээд Долнуурт бол Долнуур хотод бол Монгол зөвлөлтийн зэрэг бол 1908 дугаар сарын чинь 14-нд энэ одоо 13 жил очих хэрэгтэй байсан. Нэгээс 2 хоног хоцорж очсон л да. Тийм учраас маршал Малиновский бол Плевиг шахаж байсан. Танаа давшилт бол хоцорч байна. Бараг 2 хоног хоцорч байна. Давшилтаа өргөждүүлээ гэдэг асуудлыг шахаж байсан.
За жанчуугийн чиглэл давсан манай ангууд гэсэн бас хугацаанаас 1-2 хоног хоцорч чадсан. За энэ бол одоо газрын бартаатай холбоотой, газар орны судлаагүйтэй холбоотой. Тэнд бас бэлтгээгүйтэй холбоотой. Давшилтанд орсон танкийн хороо маань үндсэндээ тэгээд одоо 90 хот өнгөрөөдөө суусан шүү дээ. Тагч байлдаанд жижигэн оролцоогүй тэндээ хоцорсон. За харин Нянтасрунгаан командсан хоёрт бригад бол нэлээд урагшилсан. За урагшилсан ч гэсэн бас газар орон шатхууны асуудаас болоод нэлээд хоцорч байсан. За ер нь тэр замд байсан завсрын хот, жамбай хотуудыг бол эзэлж аваад жанжгууд тулж очиход манай хоёрт бригад нэг л батальон шууд сосрын бригад өндөр очиж байсан учраас байлдаанд оролцсон л да. За байлдааны гол ажиллагаа бол тэр 8 сарын 19-наас 21-нд жанжгуугийн даваанд болсон. За жанжгуугийн давааны бэхлэлтийг бол бид бас томор бичнэ л дээ. 30-40 мянган оролцсон. Одоо том бүтээн байгуулалтын нуунд одоо байгуулсан гэж. За энэ тав баримтыг жоохон ханаас авчихсныг би мэдэхгүй. Гэхдээ энэ жанжгуугийн давааны бэхлэлт бол үндсэндээ одоо хүчнэмждүүлсэн хороо байрлах зорилттой юм бэхлэлтийг бол Япончууд барьсан байсан. За яагаад энэ байлдаан болсон бэхээр 1945 оны 8 сарын 15-нд Японы тал эзэн хаан бууж өгөх шийдвэрээ зарлсны дараа үндсэндээ өвөр Монголд тарсан байсан Япончуудыг цуглах тушаалыг бол тухайн үед хаалганд байрлаж байсан Монголын гарнизоны айрам гэж нэртэй нэг Японы айрам байсан л та. Тэгээ айрам нэртэй боловч энэ зүгээр удирдлагын нэгжил одоо хаалганд байрлаж байсан. Энд бол дор нь цэргийн ямдгийн анги салбар байгаагүй. Харуулын хэд хэдэн юу байсан. Батальонууд байсан. Тэр үе чинь өөр Монголд одоо ажиллаж ирсэн Япончууд маш их байсан. Өөр Монголын одоо сургууль зах зээл нэгжид одоо зөвлөх хийжсэн, багшилж байсан. За тэгээд бас сууршуулах гэдэг авчирдсан тариачд их байсан. Энэ бүх хүмүүс бол одоо үндсэндээ одоо дайны сургаар чинь бүгд хаалган руу цувсан. Яа доктор хаалган бол одоо төмөр замын гол зангилаа. Эндээс Бээжин ороод Бээжингээс Тянжин руу Тянжинээс одоо намтар Японд руу буцах. Ийм л маршрут гаргагдсан байсан. За ингээд цугулсаар аваад бараг 40 мянган Япончууд хаалганд байсан байна. Тэгэхээр Монгол зөвлөлтийн хамтарсан хүчин хэдийгээр одоо бас заагдсан хугацаанаас 1-2 хоног хоцорч байсан боловч одоо маш хурдтай давшиж байсан учраас хаалганд орж ирэхээс саадуулах хэрэгтэй байсан. Саадуулахаас одоо юм чиглэлийг өгсөн байна. Ингээ Японы тэр гарнизон армийн тушаалаар жанжгуугийн даваан дээр байрлсан байсан. Дэвангийн хүч бүрэлдэхүүн. За Японы зөвлөх нарын хамтарлагаараа хариулах байлдан явуулж ямар ч байсан жанжгуугийн даваан дээр энэ хаалган цугласан Япончуудыг явах хүртэл саатуул гэдэг юм шалгасан байсан. Ингээд энэ бол байлдааны ажиллагаа бас нэлээд ширүүн явагдсан л даа. Бодит хохирол ер нь хэрэг гэдэг юм болоо. Яг хохирлыг бол ер нь байлдааны ажиллагааны чинь одоо хэр ширүүн явагдав гэхээр одоо цар хэмжээтэй байлдаа явуулдаг чинь одоо хохирлын хэмжээл харуулна шүү дээ. Тэгэхээр ер нь жанжгуугийн байлдаанд Ошоо сосрын батальон тавшилтанд ороод эхний өдөр бол нийт манай хасны гараа зэрэг амиргдсан. За 20 орчим хүн шаргагдсан. Ер нь чөлөөлөх дайны явцад бол Монголд явцах зэрэг нийтдээ бараг 200 хүнээр хохирсон гэсэн тоо бүртгэлийг бол улаан армийн архив байх нь би харсан л да. Нийтдээ 197 хүн тэрийгэж бичдэг юм байл. За бидний манай зэргийн төвчтөнд гаргасан хохирлоор бол нийтдээ чөлөөлөхтэй Монгол ордоо явцах зэрэг 125 орчим байр одоо хохирсон гэж алгадсан, шаргагдсан, сураггүй болсон. За тэгээд өөр ус бас живсэн, за өвчнөр өнгөрсөн гэх нийтдээ юм хохирлын тооцоо. За энэ жанжгуугийн байлдаанд бол улаан армаас нийтдээ 70-80 орчим алгадж шаргагдсан байдаг юм л да. Тийм. Тэгэхээр энэ нийлүүлээд аваад зүтгэр хоёр талаас одоо жанжгуугийн даваад алгадж шаргагдсан хүмүүсийн тоо 100 орчим болох нь шүү дээ. 100 орчим алгадж шаргагдсан байдаг.
Ерөнхий зургаараа манжуур операцаас ер нь ямар үр дүн гарсан бэ? Би түрүүнд дурдсан бүгд Монголын нутгаас одоо манжуурын давших операц чинь гол цохилтыг хийлээ гэж. За энэ гол цохилтын чиглэлд давсан 6 дугаар танкийн айран болол үндсэндээ одоо ханганы нурууг давах гол үүрэгтэй байсан. 8 сарын 10-ны дотор багтааж бараг л одоо 1 өдөр 2 өдрийн дотор одоо ханганы нурууг давсан бай гэдэг юм үүрэгтэйгээр давсан. Гэхдээ газар орны Британий улмаас бас саатсан л да. Чин 1-2 хоног саатсан байна. Тэр үед нэг юм яриа байсан. 6 дугаар танкийн айран бол 1000 гэсэн 3000 нийлбэр гэдэг. 3000 нийлбэр гэдэг нь юу гэж яхаар 6 дугаар танкийн айран бол яг 1000 танктай. Яг 1000 их буутай. Яг 1000 мотоциклтэй байсан. Тэгээ 1000 нийлбэр гэж. Энэ их техникийг одоо ханганы нурууг дагуулна гэдэг бол бэрхшээлтэй шүү дээ. Тэгэхээр шатхуун тасалдсан. За бас газар орны бэрхшээл их байсан. За ер нь бол за бүхэл хүчтэй ажиллаж давсан байгаа. За энэ уршилтын явцад бол нэг одоо улаан армийн хийсэн нэг операц өгөхтөр энэ 6 дугаар танкийн армийн шатхууныг бол агаараас хангасан байна. Тэнд бол тээврийн хэдэн 10 нисэх онгоц оролцож агаараас одоо шатхуун хайсан л да. Гэтэ зөвлөлтийн армийн хувьд бол энэ агаараас шатхуун хангах, ялангуяа агаараас хангалт хийх туршлага бол хомс. Эх орны агуулгад энэ үед ч гэсэн одоо ийм хангалтын ганц нэг хийж байсан боловч одоо Герман армитай харьцуулахад бол одоо тийм их хэмжээний хангалтыг агаараас хийжсэн туршлага бол бараг байхгүйсэн. Нийтдээ агаараас хайсан нийт шатхууны бараг 3.1 гэдэг баха. Үндсэндээ одоо эцэндээ очиагүй та хээр одоо хаягдсан ийм явдал байсан. Сүүлд нь бүр хэдэн жилийн дараа энэ бас тийм гарч ирж байсан л да. Гэхдээ энэ бол маш их давсамар болсон. Ингээд 6 дугаар танкийн арми ханганы нурууг давсны дараа энэ маань үндсэндээ Жирэмбай аймгийн одоо Тунлиа хотыг чөлөөсөн за хотод хүрсэн. За тэнд бол нэг байлдааны ажиллагаа нэг жаахан явагдсан байна. За гэхдээ Тунлиа хотоос дорн зүг чиглэж үндсэндээ одоо Манжгаа улсын нийслэл болох Шинжэн хотыг одооны Чанчун хотыг эзлэх үүрэг. Тэгээ мөгдөн рүү давшихын үүрэг аваад энэ үүргээ гүйцэтгсэн л да. За энэ үед түүний зүүн гарт тавьсан 39 дугаар айран бид түнд орсон. Энэ бол Тамсаг булгаас одооны халуун аршаа, одоо нөмөргөө чиглэлээр нөмөргөл халуун аршаа. Халуун аршааны дараас халуун хотод чөлөөлөөд халуунаас оргошаага одооны дээр Өвөр Монголын Хангай аймгийн төв улаан хотод чөлөөлөөд тэгээ оргошаага танкын 6 дугаар айранд нийлээд Чанчун мөгдөн гэдэг тавьсан л да. За энэ бол маш хурцтай тавьсан. Ер нь бол гинтийн үйл явдал байсан. Ханганы нурууг давж орно гэдэг бол каунтон айрамд бол гинтийн үйл явдал. За ингэж давснараа яах вэ? Одоо зөвхөн Оросын төв хүчлэгд юу гэж нэлдэх гэхээр ингэж хурдан давшижснараа каунтон айрамыг тэр Бээжин Танжины оройнд байсан Оморт хятадын айрам гэсэн нэртэй одоо Японы стратеги хапертим том нэгтлээс нь тасалж чадсан гэж үздэг л дээ. Гэхдээ тухайн нөхцөл байдалд бол энэ хоёр нийлээд ч одоо энэ давшилтыг бол зогсоох юмарч боломжгүй байсан. За энэ хоёрын дундуур завсар гарсан учраас түрүүний дордсон 53 дугаар айрмыг 6 дугаар айрм таслаа 6 дугаар танкийн айрм аванаас бас давшилтанд оруулсан байгаа. Хүч нэмж. За энэ 6 дугаар танкийн айрмын баруун жигүүрт давшсан 17 дугаар айрм маань үндсэндээ бас давшаад Тунлиа хотыг баруун талаар гараад үндсэндээ шар мөрөнд хүрсэн. За энэ бол 12 дугаар айрмын нэг дивиз одоо шар мөрөнд хүрснээр бас л их хурдан давшсан байсан. За ингээд энэ гол цохилтыг бол энэ хоёр манай нутгаас хийсэн байна. За энэ зүүн жигүүрт эдгээр айрмын зүүн жигүүрт нь хээрийн улаан айрмын 36 дугаар айрм гэж байсан л та. Энэ бол боорж байрлаж байсан айрм. Энэ бол манжуур өртөнөөс давшаад үндсэндээ хайлаард очиж яхан зогсоо. Хайлмраа надад бэлэгдсэн хүчтэй арга юмсан учраас хайлаарыг тойроод гарсан л да. Тэгээд хайлаарыг тойрж гараад цэцгээр хотыг чиглээд тэгээ үндсэндээ оргошаага Чанчунд байгаа энэ саяын өртсөн гол хүчтэйг нийлж уршаад тавьсан байна.
За энэ үед бол энэ өөр байгалийн одоо фронтын давшилт ингээд явчлаа шүү дээ. Түүний баруун гартал улс орнуудын одоо нэгдүгээр хороонд бол маршал Морецковын удирдлага гаргал давшилт хийсэн. Гэхдээ энэ маань нэлээд туслах чиглэлтэй цохилт болсон. Газар орны Британи улмаас бас нэг урагшилж чадаагүй. Гэхдээ одоо тэр үед урдасан ч гэсэн бас Каунтон найрын өгч бүрэлдэхүүн бол айхтар хэсэг үзүүлж чадаагүй. За харин Владивостокын чиглэлээс давчсан одоо генерал Буркаевын командсан улс орнтой хоёрдугаар ороонд бол газар орны бэрхшээлтэй байсан боловч тэнд одоо Каунтон найрын бэглэгдсэн гол одоо хүч бол тэнд байсан. Бараг 25 орчим одоо бэглэгдсэн ариун бид нэрлэдэг тулгуурт хоригдлын зэг үүдгсэг бэлтэй. За энд бол нэлээд шарин байлдаа явагдсан. За энэ эсрэг бүтлэг дараад үндсэндээ генерал Буркаевын хүч бол Мэдүнчаан гадаа тэгээд Уданжаа харбины яг хэлдэг. харин илүү орж ирсэн л да. Энэ бол үүргээ их сайн гүйцэтгсэн. Генерал Буркаев ч гэсэн өөрөө бас энэ дүүхтэй үнэлдэг. Чин Дорнт фронтод үүрэг гүйцэтгэж байхдаа одоо маршал Жоквин удирдлагын доор 1942 он ихээр одоо тэр Режо Вязмагийн операц гэж Махан тэр шеф Вязма төмөр захан машин гэдэг нэрлэгдсэн тэр операцыг тэр давшилтыг яг тэр чиглэлийн давшилтыг удирдсан генерал л та болохгүй гэдэг одоо саналаа маршал Жоков хэлсэн байна. Энэ чиглэл давшаад энэ хоригдлыг бид цөмөлж чадахгүй гэж. Чи давшаа. Ингээ Буркаев аргагүй одоо тэр дорога TS корпусга удирдлагад одоо өргөхөд. Ингээд одоо Режовын давшилт болоод амжилтгүй болсон. За энэ амжилтгүй болсны бурууд нь бол генерал Буркаев болсон. Жоков бол энэ үүргээ гүйцэтгэхгүй. Ингээд авчиад алмад шалаас нь буулгаад Буркаевыг асталт 43-нд явуулсан байна. За Буркаев бас нэг хийсэн түүхэнд өгдсөн бүргөө хөхтөр ялтын парадыг үгүй биш бодож зохион байгуулсан юм л да. Тэрний өмнө ч гэсэн бас нэг том операцийг удирдах гэсэн тэр бол яг тусдаа асуудал. Ингээ Буркаевын давшилт бол амжилттай Астамтын өдгөр хороонд бол амжилттай тавьсан. За яг энэ давшилтын явцд бол угаасаа ер нь Каунтон найран бол сэтгэл зүйн хувьд бол нэлээд хүнд байдалд орсон байсан л та. Яг доктор чинь номхон далайд болж байгаа байлдаанд онцгой ялагдаад Америкийн зэргүүд Японы нутагт ороод ирсэн байсан. Орол Окинава арлаг эзлээд авцсан байсан. За арлаг эзлэх байлдаанд бол Америкчууд бол ялд байгуулсан л та. За дээр нь дундад улсын эсрэг явуулж байгаа байлдан ажиллагаа бас тогсон байдалд орсон байсан. За дээр нь Европт бол Германы одоо гол холбоот нь бууж өглөө. Тэгэхээр энэ сэтгэл зүйн хувьд бол одоо Япончуудад бол хүн зохилт болсон л да. Тэгэхээр байлдах чадвар нь эдгээр өндөр байсан боловч сэтгэл зүйн хувьд одоо унтсан гэдэг маань одоо байлдах чадвар нэлээд сонголтой шүү дээ. Тэгэхээр энэ нь бол зөвлөлтэй нэг тавшилтыг одоо амжилттай явуулахад бас нөлөөсөн. За байлдааны ажиллагааны хохирлыг яваад үзэх юм бол энэ явцад үндсэндээ улаан хайран бол 36 мянган хүний алгадж харагдсан байт юм л да. Тэрний за нэг 12 мянган орчим нэг алгадсан. Бос нь шаргагдсан, сургаггүй болсон гэдэг. За энэний чинь нэг 8300 орчим нь бол одоо түрүүний дурддаг хянган бүгдний операцийн явцад учирсан хохирол. Бүгдний гэсэн модод өсгөрөөс давьсан улаан хайрын ангуудад учирсан хохирол та. Тэгэхээр нийт 36 мянган 8 мянган гурвны одоо 4-ний 1 орчим тэнд болсон. Тэгэхээр гол бас байлдаанд тэнд явагдчихэ гэж үзэж болно. За үүнээс гадна энэ Манжурын давших операц чинь бүрэлдэхүүн хэсэг нь өмнөд Сахалиныг чөлөөлсөн, Корелийн арлуудыг чөлөөлсөн байлдаан байсан л да. За энэ дээр гол байлдаан бол Корелийн арлууд хамгийн хойдлын арал нь Шушма гэдэг арал байгаа. Тэн дээр Японы нэг дивиз байрлаж байсан. За тэн дээр бол Камчаткийн хойгоос улаан хайран бол нэг дивизийг десант болгож байлдааны ажиллагаа явагдсан. За энд бол бас гол хохирол хоёр талаас хамссан л та. Тэнд бол их чирүүн байлдаа явагдсан. Байлдааны ажиллагаа бол 8 сарын 18-нд эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл Япон бууж
зарлцсны дараа шүү. Тэгэхээр тэр дивиз бол үндсэндээ одоо нутгараа нүгэд ч одоо ер нь ирээдүйн муутай. Тийм учраас эндээ ер нь дуусъя гэдэг. Нэлээд бусдаа харьцуулахад сэтгэл зүйн хувьд нэлээд юм өндөр байсан гэж байна. Тийм учраас нэлээд ширүүн байлдсан. За десант буулгасан, улаан аримч гэсэн нэлээд хохирсон. За тэр үе десантын тэр байлдааны ажиллагаанд явцд болоод улаан арим бол бараг 1500-аар орчим нэр алгаж ширхагдсан. За тэр арал дээр байсан Японы дивиз бол 1000 орчим нэр алгаж ширхагдсан. Тэгээ яг сүлд нь бууж өгсөн л доо. За тэр бол гол ширүүн байлдаа болсон. Ер нь тэр Корелийн арлуудад нийтдээ нэг 50,000 орчим хүнтэй Японы өвч мөрлөлт хүн байсан. Бүгд бууж өгсөн дараа. За Сахалины арал өмнөд хэсэгт бол 20,000 орчим хүнтэй Японы нэг дивиз туслах ангууд байсан. За тэр бол бас нэлээд бэглэгдсэн оройнод байсан л да. Хоёр Сахалины чинь салгаж байгаа хэсэг. Байлдааны ажиллагаа тэнд явагдсан. За бас Сахалины арлын өмнөд хэсгээр бол зөвлөлтийн тал десант буулгасан. Ингээд бас буулгаж явсан. Тэнд бас нэг 18,000 орчим олзлогдсон байна. Ер нь бол байлдааны ажиллагааг төлөвлөхдөө энэ Сахалин Корелийн арлад операц явуулах ангуудыг үргэлжлүүлээд Японы Хоккайдо арал дээр буулгахаар төлөвлөсөн байсан. Гэтэ зөвлөлтийн тал чинь одоо зөвлөлтийн тэнгисийн цэргийн флот бол Монголын флот бол их тийм өчвөрлөлтгөөний сулган шүү дээ. Бас тийм. Ер нь томоохон байлдааны хөлөг онгоц бол бараг байхгүй. За хоёр том хөлөг онгоц байсныгаа байлдаанд оролцуулаагүй болгоомжлоод. Ер нь бол тийм учраас Хоккайдо арал дээр буулгаад одоо флотын өчвөрлөлтгөө бас хангалтгүй гэдэг асуудал яригдчихсэн боловч одоо улс төрийн хувьд бол заавал буулгах ёстой гэдэг байдлаас ингээ яасан. Зөвхөн яагаад буулгахаа байсан гэхээр 8 сарын 10-нд бол Америкийн нэгдсэн улс за ер нь одоо ялт дайны хувьд зай тодорхой байсан учраас Манжурыг бүхэлд нь одоо зөвлөлтийн талд эзлүүлэхгүй тулд за Порт Артурын одоо бомб дээр Америкийн цэргийг буулгая гэдэг шийдвэрийг гаргаж ирсэн. Порт Артур. Порт Артур. За ийм учраас одоо түрүүний хэлдэг одоо зөвлөлтийн дээд удирдлага болвол энэ Аз дамтны 3 фронтыг бол давшилт чинь удаашрч байна. 2-3 хоног, 1-2 хоног хоцорч байна. Ийм учраас ямар ч хүчээр хамаагүй та нар урагшил гэдэг одоо шалтгааныг үзүүлж ирсэн л да. Америкийн зэрэг бас буухаас өмнө шаардлагатай очихын тулд. За ингээд ярилцсны дунд бол одоо их гүрнүүдийн тохиролтой. За Сталин болол зэрэгээ би Хоккайдод буулгах байли. Та нар зэрэгээ Манжурд буулгах байли. Ингээд тохиролцоод үндсэндээ хоёр талдаа болсон. Тийм ч учраас одоо тангийн 6 дугаар арим 39 дугаар арим 53 дугаар арим зарим хэсгүүд үндсэндээ одоо 8 сарын чинь 18-нд байна. Порт Артур хотод очлоо шүү дээ. Ингээд шаардлагатай одоо очсон гэсэн. За тухайн үед бол бид гэсэн бас одоо өөр Монголыг чөлөөлнө гэдэг л одоо гол улс төрийн зорилгоо тавьж дайн зарласан Японд. Энэ бол дайн. Дайны чинь гол хэмжигдэх юм бол бүх нийтийн дайжлагаа байдаг. Бид халахгүй байлдааны үед дайжлагаа зарлаагүй шүү дээ бүх нийт. За энэ чөлөөлөх дайнд орохын тулд би нийтийн дайжлагаа зарласан. За тэр үед одоо Монгол Ард Түмэн цэргийн улс төрийн газрын дарга гараа бол Цэдэнбул дарга ажиллаж байсан. Цэдэнбул дарга бол улс төрийн ажилтнууд тавихтаа тон удахгүй одоо Монгол улс хэл хязгаар шар мөрнөр хэмжигдэх болно гэж хэлж байсан байна тийм. Тэгэхээр бидний зорилго бол тийм байжээ гэж. А яагаад энэ зорилготой улс төрийн зорилго маань ямар болсон гэдэг нь одоо бүхэнд ойлгомжтой байгаа тийм. Тэгэхээр бидний өмнө байсан тэр хүч хэрэгсэл, дайсны хүч хэрэгсэл ямар байв гэдгийг бас үнэн зөвөр нь тодруулж тавих ёстой л доо. За та түрүүн яг миний асуултанд хариулчлаа л да Хоккайдо арлын талаар. За ер нь чөлөөлөх дайныг одоо Манжура прас чөлөөлөх дайныг Монголын зүгээс бид ер нь хэрхэн харж үзэх ёстой юм. Нөгөө талаас бас асуулт байгаа. Барууны төвчд ерний талаар яг юу гэж үздэг юм. Нөгөө талаас бас хятадууд яг юу гэж үздэг юм бол энэ нэлээд сонирхолтой. Ер нь бидний чөлөөлөх дайны асуудлыг хэрхэн авч үзэх ёстой вэ?
Яг чөлөөлөлттэй гэхээсээ надад асуулт чинь би бол зөвхөн дэлхийн 2 дугаар дайны эцэс төгсгөлийг тухайлбал манай өмнө төршийн төгсчдийн өгж үздэг юм болоо гэдэг талаас нь хариулах нь зүйтэй юм болоо гэж. Мэдээж манай өмнө төршийн төгсчд бол зэргийн төгсчд бол дэлхийн 2 дугаар дайн хятад эхэлсэн л гэж үздэг. 1931 онд Япончууд Манжуур гэжснээр дэлхийн 2 дугаар дайны эхлэлд тавигдсан гэж хятадын зарим зэргийн төгсчд үздэг. За 1937 онд Япон хятадын дайн эхэлснээр Япон одоо дундад тэргүүн улсын хоорондын дайн эхэлснээр дэлхийн 2 дугаар дайны гал Азад эхэлсэн гэж үздэг. Үүндээ одоо Япон дундад улсын хоорондын дайн бол том дайн байлаа шүү дээ. Энэ бол том дайн байлаа. Саяхан хүртэл одоо чөлөөлөх дайныг гэхүү дэлхийн 2 дугаар дайны ялтыг бол бүгд хятадаар тусах тийм ч их одоо сэтгүүлэнтэй тэмдэглэдэг байлаа. 2014 оноос бүгд хятадаар туссан дэлхийн 2 дугаар дайны төгсгөлийг одоо манай нэг ялалт өөрийнхөө нэг ялт гэдэг байдлаар бүрэн хэмжээнд тэмдэглэх болсон л да. Зүгээр байдал нөхцөл байдлыг аваад үзэх юм бол 1937 онд Япон дундад улсын дайн эхлэх үед тэр үед чинь одоо дундад улсын засгийн газар нь гамдан засгийн газар байлаа. Гамдан засгийн газар одоо Японы эсрэг гол байлдааныг явуулж илээ. Тэдний ард чөлөөлөлттэй айрам тийм коммунист нам бол гол байлдаан явуулаагүй шүү дээ. 1940 онд 100 хорооны байлдаан гэдгийг одоо Хятадын коммунист нам тэдний ард чөлөөлөх айрам явуулсан. 40 он нэг том удаагийн давшилт явуулаад одоо үндсэндээ тэрнээс хойш ууланд очиж суудсан. За үндсэндээ одоо партизаны маягийн байлдааны ажиллагааг бол Японы эсрэг явуулсан. Энэ хооронд ч одоо гамдан нам гол одоо бас гарлаа Японтай байлдахын зэрэгцээ Хятадын коммунист намтайгаа байлдахад зарцуулж байлаа. Ийм ч учраас бусад одоо холбоот өнгөрнөдийн зүгээс их шүүмжлэлийг хүлээдэг байлаа шүү. Та хоёр одоо гол асуудлаа одоо дотоодынхаа асуудлыг хойш тавиад одоо гол хүчээр өсөлт Японы эсрэг байлдахад зарцуулаач гэдэг одоо юм асуудал тавьдаг. Хоорондоо үзээд. Энэ 1937-оос 1945 оны дэлхийн 2 дугаар дайныг дуусгах хугацаанд Японы эсрэг байлдааны ажиллагаанд бол тухайн гамданы засгийн газрын айран бол бараг 3 сая хүнээр хохирсон байна. Тэгэхэд Японы эсрэг байлдааны ажиллагаанд Хятадын хамт чөлөөлөх айлам болгол нэг хагас сая хүн охирсон байна. Тэгэхээр байлдааны хүнд хэн үүрсэн гэдэг нь эндээс харагдаж байгаа шүү дээ. Зөвхөн энэ байлдааны түүхийг өөрөлдвөл дундад тэрхэн улсын нутагт явагдсан Японы эсрэг байлдааны түүхийг үзье гэх юм бол тухайн үеийн гамданы засгийн газрын түүхийг л бид одоо бас онцолж үзэхээс арга байхгүй. Америк барууныхыг өгж үздэг юм болоо. Ер нь дэлхийн 2 дугаар дайны төгсгөлийг яг одоо Манжуур операцийг мэдээж Америкийн нэгдсэн улс бол одоо энэ амхналан байлдааны эхэлснээс хойш ер нь Японтай байлдааны ажиллагаа явуулахад эцсийн мөчд бол одоо Манжуур төвлөрсөн дээр Японы хүч хэрэгслийг одоо дарахад маш их хохирол амсах юм байна гэдэг тооцоо бүртгэлээ 1943 оноос эхлээл гаргасан байдаг л да. Тийм учраас Америкийн одоо штаб одоо нэгдсэн хороо өөрөлдвөл одоо Жанжи штаб нь ерөнхийлөгчтэй удирдлагатан одоо илтгэхтэй. Японы арлуудыг эзлэхэд бол маш их хохирол амсах юм байна. Дор хаяж одоо 2 жил хүртэлх хугацаа хэрэгтэй болно Японы арлуудыг эзлэхэд. Дараа нь Манжууд төвлөрсөн Японы доороо замын хүч хэрэгслийг одоо дарахад бол мөн одоо хохирол амсах юм байна. Юм учраас улаан армийг заавал одоо Японы эсрэг байлдаанд оролцуулах шаардлагатай гэдэг саналаа байнга тавьж ирсэн. Тийм учраас Америкийн тал зөвлөлтийн талд хандаж тийм Европын тусны дараа одоо Японы эсрэг хураа замын гол хүчийг оролцуулах нь зүйтэй гэдэг л оролцуулна гэдэг саналыг тавьж л одоо хамтарч ажиллаж ирсэн шүү дээ. Тийм учраас энэ Манжуурын давших операциг бол өрнөдөө төвчлэгт бол аль зөх хэмжээгээр нь үнэлж бичдэг. Гэхдээ би түрүүнд зохис дурдлаа шүү дээ. Зөвлөлтийн тал тухайлбал тэр Корелийн хойдлын арал том одоо шашмаа арлаг эзлэхэд санд болгоход үндсэндээ бас тийм их зэрүүлжтэй тулгарныг тооцоогүй. Дээр нь
арлын одоо болгож ажиллах юм байлдааны ажиллагаа явуулахд бол улаан харин бол туршлага байхгүй байсан. Эх орны агуулгад энэ үед явуулсан одоо Тэнгисийн зэргийн том ганц операц нь бол Кримд явуулсан Ведосын операц байсан. Энэ амжилтгүй болсон. 2-3 дивизийг Новосибирскээс Кремийн хойгт буулгасан шүү дээ. Тэгээд харамсалтай тэрнийг хөгжүүлж чадаагүй ингээд яасан. Энэ үед чинь Америкийн нэгдсэн улсын үндсэн номхон далайд явуулсан байлдаан одоо арлуудын төлөө байлдаан байсан учраас нэлээд туршлагатай болчихсон байсан. Эдгээр одоо бид туршлагатай боловч Япон бол том арлууд учраас үүнийг эзлэхэд одоо самаргүй гэдэг. Тэгээ Окинава арлыг эзлэх хамгийн их хохирол 75,000 алдсан. 75,000 алдна гэдэг бол одоо улаан армийн хувьд бол хохирол нэг тийм их хохирол биш. Тэгэхээр энэ дээр чинь бас арга барил юм тактик барагдаж байгаа. Америкийн хувьд бол асар их хохирол байна л да. Одоо ч одоо стройд бол хангалтанд орсон. Тийм учраас ийм хэмжээний байтугай хохирол бараг сая хүнээр хохирох юм байна гэсэн тооцоо гаргаж ирсэн л да. Тэгэхээр сая хүнээр бид одоо Японы арлыг эзэж байгаа орно. Баарын одоо хүчний хөдөлж оруулахын зүйтэй л гэдэг саналаа тавьсан. Тийм учраас энэ каунтын арим болгож авсан энэ баг нууцны давшилт операци бол зэрэг урлагт талаасан ч гэсэн одоо ч гэсэн орнын зэргийн түүх сургуулиудад судалдаг юм байна. Бид ер нь орчин үеийн чөлөөлөлтөй айна хэрхэн яаж авч үзэх ёстой. Яг өнгөрсөн зүйлсээ ингээд уншаа судлахаар бас нэлээд үдэл сурталсан юм байдсан болов гэж анзаарагдаад байдаг л да. Би түрүүнд дурдсан энэ байлдааны ажиллагаанд манай 4 үндсэн мартивж оролцлоо шүү дээ. За тухайлбал хоёрт бригад. Хоёрт бригад энэ Жанчхүүгийн байлдааны ажиллагаа явуулахдаа энэ бригадаас чинь 3 баатар төрлөө. Байлдааны ажиллагаанд үед амар хөц одоо 3 баатрыг бид 2 баатрыг бид амар хөцсөн. Нэг баатар нь амар хөцснэг одоо байсан. Дараа нь дайны дараа 3 хүнийг бас Монголын баатарчлаар ихэн зөвхөн энэ бригадаас чинь 6 баатар төрлөө. Энийг одоо бид хөлөөгүй бол энэ байлдааны ажиллагаанд оролцсон энэ хоёр бригадын одоо бүх түүхийг бид мэдэхгүй л бол одоо байгаа ингээд салбар нь бүх түүхээ мэдчихэв юм. Ийм олон баатар төрүүлсэн энэ байгууллагыг манай залуучууд маань мэдэхгүй л үгүй бол тийм ээ. Сурчлахаас илүүтэй бид энийг одоо мэдэх ёстой юм аа. Энэ баатруудад ч өөр хүүхдүүд байна, төрөл төрөсд байна. Бусад одоо мордивизүүдийн бас бүх түүх бас алдартай шүү дээ. 8 дугаар мордивизийг бид Маттаас авчирлаа. 6 дугаар мордивизийг бид Тамсаг болгоос авчирлаа. 5 дугаар мордивизийг бид Баян Дүмгээс авчирлаа. За 7 дугаар мордивизийг бид Байшинтаас урагшаага явууллаа. Бүгд хүүхдтэй. Тэгэхээр энэ ангиудад чинь одоо өөр ангиуд нь одоо байж байгаа. Байлдааны туг нь байх. Энийг чинь бид яаж мэдүүлэх ёстой? Чөлөөлөлттэй анги гэдгийг бид том утгаар нь зүгээр энэ одоо баримтаар нь л авч үзэх ёстой шүү дээ. Нэг юм төв хүчлэгээ нэг юм ялгаа байгаа. Өрөмтийн төв хүчлэгийг хараад байхад гол төлөв баримт дээр их тулгуурлаж ирж байгаа. Жижиг баримт ч гэсэн одоо маш том факт болж ирдэг. Тэнд бол үнэлт өгнөлт бол их бага эзэл. Төвчд бол тийм үнэлт өгнөлт өгтөө их бага. За манай төв хүчлэг за зөвлөлтийн төв хүчлэг боломжлыг харахаар баримт дурдна. Тэгэхдээ өгж байгаа үнэлт өгнөлт нь баримтаас халиа явчихдаг. Нэг ийм арга хөдөлгөөний ялгаа байна. Тэгэхээр зэрэг энэ одоо холбоо бас жахан сайн мэнгээлээд байгаа. Өөрсдийнхөө өгтөх мэдхэд нэг жахан дарагдуулаад байна да гэж бид их том дүгнэлт хийх гээд их оронч хүмүүжил за одоо зэрэг өх оронч асуудал гээд баримт маань алга болчихдог. Тэгэхээр баримт гэдэг маань сайн мэнгээлдэг энэ бригадад зорж байгаа 6 баатрыг нэг юм мэдчихэв нүг. Энд чинь их л товойж гарч ирэх хэрэгтэй л доо. Дараа яд одоо зайсан толгой дээр байгаа зөвлөлтийн дайчид зориулсан хөшөө байна шүү дээ. Хас голын байлдаанд
улаан армийн бараг 9,000 орчим хүн амар өгдөж байна. За бид 1000 орчим хүн алдаж байна. Гэтэ энэ зайсан толгойдор байгаа зөвлөлтийн дайчид зориулсан хөшөө маань уул нь бол одоо Монгол зөвлөлтийн дайчдад хандтнал зориулсан хөшөө баймаар надад санагдав. Тэгэхээр тэр хөшөөний дотор байгаа хан дээр одоо эх орныхоо тусгаар тогтнолын аймаа өгсөн Монгол дайчдын нэрс бүгд л баймаар. Одоо тэр Жанчгоогийн даваанд амар өгдсөн, алхгуулын байлдаанд амар өгдсөн, айдаг богдын дулдаанд амар өгдсөн. Энэ бүх дайчдын нэрс тэнд байж мөнгөчмөр санагдсан юм л да. Энийг Монгол зөвлөлтийн дайчдын хамтарсан дайчдын одоо хөшөөж гэдэг юм. Тэгэж болохмоор гэдэг ч юм уу. За баярлалаа. Дээд зэрэглэлийн 100% хөр хорхойн торг хамгийн тансаг хийж тод торг. За баярлалаа танд. Өнөөдөр хүрэлцэн ирээд цаг зав гаргаад маш сонирхолтой, сурамжтай, бас бодууштай энэ сэдвийг бас бид бүхэнтэй хуваалцсанд баярлалаа. За их баярлалаа төгөрсөн явдалтай. Дахиад дуудаарай би юм шиг. За ингээд их мөндөстэй манай энэ удаагийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Өнөөдөр бид маш сонирхолтой сэдвээр ярилцлаа. Ингээд дараагийнхаа дугаараар уулзлаа. Баяртай.